Сайн бацгаана уу. За, өнөөдөр Солонгос улсад суралцах явцдаа сургалтын төлбөрөө өөрөө олох боломжтой юу гэсэн асуултанд хариулъя гэж бодлоо. За, миний хувьд болохоор боломжтой гэж хэлмээр байна. За, би болохоор Cogmi нэг сургуулийн 4-р курсын оюутан. Би 1-р курсээс ахуулаад 4-р курс хүртлээр сургалтын төлбөр болон бас бусад зарлыг бүгдийг нь өөрөө ерөнхийдөө цагийн ажил хийж олсон. Мэдээж хэрэг сургалтын төлбөрөө өөрөө төлнө гэдэг болохоор тийм амархан зүйл бол биш. Гэхдээ та бүхэн хичээх юм бол бүгдээрээ чадна. Өөрийн туршлагаасаа хуваалцах юм бол би ирээд шууд байнгын цагийн ажил олсон байгаа. За тэгээ байнгын цагийн ажлыг би 3 жилийн турш тасралтгүй хийж байгаа. Хамгийн дээд нь нэг л би 7 хоног амарч ирсэн. Тэрнээс шил байнга цагийн ажил хийсээр ирсэн байгаа. За энэ цагийн ажил хийхийн жоохон суул тал нь гэх юм бол чөлөө цаг байхгүй. Дээрээс нь хичээл жоохон цалгардах нөхцөл амар бүрддэг байгаа. За гэхдээ цагийн ажил хийлээ, зөвхөн цагийн ажил хийлээ гэд хичээлээ цалгардна гэж байхгүй. Зарим хүмүүс болохоор ээж аав нь төлбөрийн төлж өгдөг болохоор гадуур шоудаад хичээлийн цалгардах тохиолдсон дэх байдаг. Хэрвээ таны ээж аав чинь таны төлбөрийг төлөх боломжтой, эсвэл та тэтгэлэг авах бүрэн боломжтой бол мэдээж зэрэг тэтгэлгээ аваад ээж аваасаа сургалтын төлбөрөөр төлөөсөн мэдээж зэрэг хэцүү. Гэхдээ та боломжгүй байх юм бол бас ингээд за би ингээд Солонгосоор сурч чадахгүй байна гэж өөрийнхөө хүсэл мөрөөдөлд бууж өгөхөөсөө илүүгээр за чаднаа гэж нэг зориглоод үзээрэй гэж хэлмээр байна. За би өөрийнхөө 1-р курс болон 2-3-ийнхаа цагийн хуваарийг та бүхэнд харуулъя гэж бодсон. Тэгээд та бүхний харж байгаа энэ цагийн хуваар болохоор миний 1-р курсын 1-р улирлын цагийн хуваар байгаа. Энэ үед би 17 кредит үзэнгээ хажуугаар нь цагийн ажил хийсэн байгаа. Тэгээд энэ ч болохоор нэгт болохоор цаанаас нь 1-р курст орсон болохоор манайх цаанаас нь ингээд хичээл сонголтыг хийгээд өгсөн. Заавал сонсохгүй болохгүй. Яг л 1-р курсын оюутнуудтайгаа хамт сонсох болохоор илүү амархан. Энэ хичээлүүдийг cancel дангуулаа би дараа нь үзэх юм бол тэр хичээлээ дахин үзэж байгаа илүү дээд курсын оюутнуудтайгаа хамт үзэх болохоор жоохон хэцүү байсан. Тийм болохоор би энэ хичээлийг заавал үзэх ёстой яг энэ үедээ. Тэгээд энэндээ тааруулаад би цагийн ажил олж хийхлээр надад бүр олдохгүй амар хэцүү байсан. Цагийн ажил олдог аппликейшн тайж агаад бүр амар азар яг гэрийн хажууд нэг зөөгчийн ажил олсон байгаа. Би тэрлэн шууд мессежээр за би гадаад оюутан байгаамаа. Би болох болов гэдэг битсэн чинь захирал нь хүрээд ичгээ уулзъя гэдгсэн. Би очингууд нөгөө захирал бүр амар сайн хүн байж таарад. За тэгвэл чи маргаашаас ирэх боломжтой юу гэж шууд маргаашаас нь би очиод ажилласан байгаа. Миний ажлын цагийн хуваар болохоор өдөр 3-аас орой 1 хүртэл ажилладаг байсан байгаа. Миний нэгдэг өдрийн өглөө 9 хичээл болон 4-р өдрийн өглөө бас 9 хичээл надад бүр амар хэцүү байдаг гэсэн. Манай яг ингээд орой 1 хүртэл ажиллажангуулаа гэртээ очиж унтаа шүү босоод сургуультаа явж байгаа болохоор бүр бараг л бүр амар хичээл бүр амар цалгарддаг байсан. Үүнээсээ болоод би ажлаа солихоор шийдсэн. За тэнгүүтлээ би 1-р курсын 2-р улиралд болохоор өөр ажил олж хийсэн маа. За энэ болохоор утасны газар Монгол 5 дээр утас сардаг ажил орсон байгаа. За энэ нь болохоор өглөө 11 цагаас заримдаа амралтуудад өглөө 10 цагаас орой 9 цаг хүртэл ажилладаг байсан байгаа. За би зөөгчөөр ажиллахдаа цагт нэг 8500 8000 вон авдаг байсан. Тэгэхээр энэ ажилд орсноос хойш би бүр амар бага цалин авдаг болсон. За ингээд та бүхний харж байгаа өглөө 11-ээс орой 9 цаг хүртэл ингээд ажиллаж байгаа мөртлөө би сард дөнгөж сая 300 авдаг байсан. Бүр амар бага. Тэгээ би энэ ажлаа болох боломжгүй байсан. Яг яагаад гэвэл ингээд байнгын ингээд орлоготой байгаа сурцсан ингээд би энэ ажлаасаа гарах юм бол ерөөс ингээд өөр цагийн ажил ингээд нэг өдөр олдохгүй, нэг өдөр байгаа, нэг өдөр олдохгүй ингээд ерөөс надад боломжгүй байсан. Яг би сургалтын төлбөрөөр төлөх шаардлагатай учраас ингээд ажлаасаа ингээд дараагийн ажлаа олохгүйгээр гарах боломжгүй байсан. Тэгээд ингээд би 2-р курсын 1-р улиралтаа ингээд 15 кредит үзээд айгүй нь бол багаар үзсэн байгаа. Гэхдээ би энэ ажлаасаа бүр амар стресс аваад үнэхээр амар стресс аваад ерөөс ингээд хичээлдээ төвлөрч чадахгүй бүр ингээд ажлаас амар хурдан гарах юмсан гэсэн бодол бүр амар төрөл надад бүр амар хэцүү байдаг гэсэн юм уучсан. Тэгээд хурдан гарах юмсан ингээд гарахын төвс олж ээж би энэ ажлаасаа гарч ирсэн. За тэгмүүлээ дараагийн ажиллахаараа би одоо хүртэл 2 жилийн турш ажиллаж байгаа ажилдаа ингээд оронгуутлаа ийм цагийн хуваараар
ажилласан байгаа. Ингээд 7 хоногт 2 удаа амраад энэ болохоор миний одоо 2-2 байна уу? Тийм 2 дугаар курсын 2 дугаар улирал байгаа. 19 кредит үзэнгээ. За энэ болохоор юу болсон бэ гэхээр корона гарсан юм аа. Корона гарангуутлаа онлайнаар хичээл үзэх болоод ерөөсөө одоо энэ ихэнх хичээл бүгдээ онлайнаар ихэнх гэж бүх хичээл нь онлайнаар. Тэгээд баг зөвхөн багш нар нь видео бичингуулаа зүгээр ингээд одоо сайтер тавьж өгөө тэрийг үзэнгүүтээ хичээлээ хийх тиймэрхүү маягаар явсан. Тэгээд тийм тэгсэн болохоор тэрөө одоо бүр жоохон амар байсан. Тэгээд одоо хичээл дээр очиж үзээгүйгийн жоохон давуу тал нь юу юм бэ гэхээр за би гадаад оюутан болохоор ямар нэгэн байдлаар хичээлээ ойлгохгүй байх юм бол ингээ ухраагаад нэг хичээлийг олон дахин үзэх амар боломжтойсэн болгож надад амар гоё. Яг ингээд анги дээр очиж үзэх юм бол багшийн ярьж байгаа ойлгохгүй байх юм бол тэр ойлгохгүй чигээр явдаг бол онлайнаар үзсэн дээр болохоор багшин тэр видеогоо тавиад өгчөөр би тэрийг дахин үзээр хагаад тэр хичээлээ илүү сайн ойлгоод надад л тэр амар гоё байсан. За тэгээд ингээд амралтгүй ингээд арбайтаа хийж байгаа юм. За тэнгүүлээ дахиад ерөнхийдөө бол тэгэл яг энэ цагийн хуваараар би одоо хүртэл ингээ явж байгаа. Ажлаас авсан стрессээсээ болоод хичээлдээ төвлөрч чадахгүй дүнчин муу гарах юм бол сургалтын төлбөрөө илүү их төлөхөр болно. Би болохоор ингээд улирал болгон дүнгийн тэтгэлэг авдаг байсан. За анх орохдоо болохоор би топгийн тэтгэлэг гээд 70% тэтгэлэг авсан. Тэр 70% тэтгэлэг нь мэдээж хэрэг зөвхөн эхний улиралдаа л хамаарагддаг. Эхний улиралдаа тэтгэлэг авчингуудлаа хоёр дахь улиралдаа би дүнгийн тэтгэлэгээд 30% тэтгэлэг авсан байна. Дараагийнх дээр нь 50% тэтгэлэг. Ингээд яг нэг удаа би тэтгэлгээ алдаж үзсэн байхгүй юу? Яг би нэг сая амар стресссэн гэж хэлсэн шүү дээ. Яг тэр үедээ би тэтгэлгээ алдаад бүр алингаа алдаад 3,600,000 вон одоо бүхнээр нь төлөхөр болдог байхгүй юм. Тэгээд манай сургууль болохоор одоо ер нь ихэнх сургуулиуд болохоор хувааж төлөх боломжтой байдаг. Тэгээд би болохоор 4 удаа хувааж төлсөн. 4 удаа хувааж төлсөн ч гэсэндээ сард 900,000 вон ч бас нэлээд их мөнгө баггүй юу. Тэгээд дээрэс нь би байрныхаа мөнгийг төлнө ингээд бүр ингээд амар шахуу юмнуудаа амар төлдөг байсан байгаа. Амар хаширсан хүн дараагийн семестрт 50% тэтгэлэг аваад тэгээ бас саяхан 70% тэтгэлэг авсан байгаа. За тэгээд миний хамгийн том анхааруулах зүйл нь болохоор арбайтнаас болоод одоо цагийн ажилласаа болоод хичээлээ ерөөсөө цалгардуулж болохгүй. Тэгээд ихэнх сургуулиуд дүнгийн тэтгэлэг гэж мэдээж хэрэг байгаа. Тэгээд гадаад оюутны тэтгэлэг гэж байгаа. Манай сургууль болохоор гадаад оюутны тэтгэлэг байхгүй зөвхөн дүнгийн тэтгэлэг гэж байдаг байхгүй юу? За миний мэдхээр Качон их сургууль гэж байгаа. Качон их сургууль болохоор гадаад оюутнууд нь 30% тэтгэлэгтэй. Тэгээд Сөүл Кохаг гэсэлтэйгээ байгаа. Тэр болохоор бас голчин 3.5-аас дээш байж тэтгэлгээ хадгалж үлдэх боломжтой байт юм байлээ. Тэгэхээр заавал дүн маань сайн байж ижил би тэтгэлгээ авч үлдэх болохоор ажилласаа болоод сургууль хичээлээ ер нь цалгарлуулж ерөөсөө болохгүй. Би сайн анхаарах хэрэгтэй. Би бол нэг удаа бүр амар хаширснаасаа болоод хичээлээ бүр нэлээд сайн хийдэг болсон байгаа. Тэгээд бас дээрэс нь ажилласаа нэлээд стресс авахгүй байхыг хичээж байгаа. Би болохоор өөрийгөө ямар ч стрессгүй байхад стресстүүлэх төрлийн хүн. Тэгээд дээрэс нь ажил хийгээ стресстэйгээр бүр амар стресстэнгүй тэрийгээ бүр ингээ гаргаж чадахгүй хичээлээрээ одоо амар стресстэй ерөөс хичээлээ хийж чадахгүй жоохон тийм байсан байгаа. Тэгээд одоо ерөөсөө тасцсан. Одоо арай гайг байгаа. Тэгээд яг хичээлээ үедээ хичээлээ хийгээд ажлын үедээ ажиллаа хийгээд гэртээ ирээд амрах үедээ амраад тэгж чаддаг болсон байгаа. Надаа болохоор Солонгос сургууль сураад өөрөө төлбөрөө олохын яг давуу тал нь яг юу байсан бэ гэхээр надаа за би болохоор мөнгөний тал дээр тэ ямар нэгэн байдлаар вирусыг хин нэгнээс ямар ч хараад бус өөрөө бүх юм олоод за би өөрөө хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой байсан. Тэгээд дээрэс нь би өөрөө төлбөрөө олж исэн болохоор би мөнгө олоход бас хэцүү шүү дээ. Тэгээд тэр мөнгөө би ингээд сургуулийн төлбөртөө төлж байгаа болохоор за илүү сайн сураад тэтгэлгээ авъя гэсэн бодол бүр амар байсан. Зарим хүүхдүүд болохоор одоо ээж аав нь сургуулийн төлбөрийн төлж өгөөд явах юм бол одоо нэг сургуулаа ингээд хайцсан төрлийн хүүхдүүд бас би зөндөө олон харж байсан. Гэтэ тийм биш хүүхдүүдтэй бас байгаа. Дээрээс нь би 4 жилийн ажлын туршлагатай болсон. Сургуулийн төлбөрөө өөрөө төлөөд ингээд өөрийгөө аваад явж байгаа надад бүр миний хувьд болохоор би өөрөө бас жижиг юм бахархдаг байхгүй юу. За амар тэнийг сонсогдож магадгүй уучлаарай. За тэгээд та бүхэн ч гэсэндээ энэ ч ирээд өөрийнхөө сургалтын төлбөрийг төлөөд
ажиллаад явах бүрэн боломжтой. Гэхдээ гол нь цаг зав байхгүй. Одоо чөлөө цаг гэж цөөхөн байх болохоор тэрийг сайн бодох хэрэгтэй. Бүр солонгос төрөл бүр шууд ажиллана л доо шууд ингээл мөнгө гараад ирэл тиймэрхүү юм байхгүй. Анх ирээд мэдээж ирэх хэцүү байна. Ээж аваасаа хоол, найз нөхдөсөө хоол ингээд байнгын өдөр шөнөгүй ингээд бүр бүхэл өдөр чинь баг ингээм давтагдж байгаа юм шиг бүр өдөр болгоно үйл ажиллаа яваал ирээл ингээл гэртээ ирээл ингээл үнэхээр уйдгартай гэвэл бол уйдгартай. Тэгээ зарим ялангуяа корона гарсан бүр амар уйдгартай байгаа. Жилийн дараа төгснө гэж бодохоор би бүр амар баяртай байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Миний бичлэг та бүхэнд хэрэг болно гэж найдаа. Баяртай.